Эрдэнэтэй холбоотой асуудлаар 9-нд манай намын бүлэг хуралдаж шийд гаргасан. Би бүлэг дээр үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4-ийг хэлсэн. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, таслал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж. Манай тэр ах нарын сая хэлээд байгаа эрхчүүдөө баталсан арчил гэдэг энэ хүчин төгөлдөр байгаа үндсэн хууль чинь бид төрийн зохицуулалтын эдийн засгтай байна. Бити хадны мангай шиг ярьж энэ хувийн хвшлийн бизнесийг булааж авах гэж ингэж ярихаа болоо. Худалдаа хөгжлийн банк энд оролцсон нь үнэн байна. Протоколууд дээр бодит үнэн. Худалдаа хөгжлийн банк хувийн бизнесүүдийг энэ булаахгүй гэж байгаа юм бол долларын ханш өсөж байхад хаана явсан юм? Одоо яагаад Монголын бизнес эрхлэж яагаад адилхан өмөрөхгүй байгаа? Үгүй шүү дээ. Шударгаар бизнесээ хийгээд явж байгаа олон компани энэ байдал улам ил тод болоосоо гэж зорж явж байгаа учраас хувийн бизнесийг булаах гэж хадны манга ярьдаг юм а болоо. Дээрэс нь дэлхийд дээр хоёр нэр томьёо байгаа. State government гэж, төр засаг гэж. Альч үеийн альч хөгжиж байгаа баялагтай орны засгийн газрыг худалдаж авч ирсэн энэ нөгөө либерал демократ үзлийн чинь эдийн засгийн синдикатууд уу алуурчдын хийж яадаг тоглоом чинь ямаг төр засгийг авч ирсэн. Альч улс стейтээр үлдчихсэн юм а. Гол нь энийг бүгд зөв ойлгох хэрэгтэй гэдгийг хэлье. Дээрэс нь энэ бизнесийн ёс зүйтэй байгаа чи одоо боллоо шүү дээ. Дотоод эдийн засгийн 70% нь хувийн хвшил бүрдүүлж болоод тоход заавал төрийн өмчтөн юм руу ингэж дайрч албан тушаал ирэх мэтлээ давуу ирэхээ ашиглахаа болио гэж уриалмаар байна. Хуулийн дагуу бизнес хийж байгаа бизнес болгоныг хувийнч бай, гадныхч бай Монголоо аврыг сонгогдсон Монгол Ардын намын эрх барьж байгаа засгийн газар парламент хамгаална. Энэний төлөө гишүүн залуу гишүүний хувьд явна гэдгийг хэлье. Дээрээс нь нэг юм хэлье. Энэ засгийн газрын тогтоолыг үзлээ, өнөөдөр авч үзье. Энэ дээр би нэг хоёр хүнд баярлалаа гэдгийг хэлье, талархаж чинь гэдгийг хэлье. Нэгдүгээрт Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын засгийн газрын гишүүн сайдаар ажиллаж ирсэн. Инг сайхан гэж хүн байна. Энэ хүний байр суурь чангараад асуултанд тодроод ирэхээр энэ протокол дээр сүүл рүүгээ инг сайхан сайдын хэлжээс үг нь микрофоно хасаагаагүй байсан, соронзон бичлэг бүрэн гүйцэд сонсогдохгүй байна гэдгээд хасцсан. Инг сайхан сайд 10 удаа үг хэлсэн, 3 дандаа чухал асуултын дараа юм хэлсэн чинь энэ протоколд алга болцсон. За энэ үг юунаас эхэлсэн бэ гэж үгийг би даавд хэлж өгье. 100 сая төгрөгийн 100 тэрбумын дөрмийн Санта компани ингээд 300 сая долларын дийл хийгээд болчихж байгаа юм уу гэдэг асуулт тавьсан баг. Яагаад вэ гэхээр энэ тэгээд энэ компани санхүүжилт хийх их усэр хаанаас юм бэ? Хятадын мөнгөөр юм уу? Дараа нь эн чинь өөрийгөө худалдах болцоо байгаа шүү дээ. Ийм учраас протокол тэмдэглүүлмээр байна гэж үгэлсэн баг. Дараагийн нэг үг нь энэ асуудал нууцаар яваад байх нь зохимжтой биш байна. Яагаад гэвэл их хурл танилцуулна гэдэг чинь ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулагддаг байх гэдэг ийм байр суурь хилээд цаашаа юм явсан. Гэтэл одоо бидний өмөрөд худалдаа хөгжил байхгүй гэдэг байгаа юмн дээр нь орхон гэж захирлын хариулт байгаа. Манай Монгол улсын хамгийн том арилжааны банк, хамгийн нэр хүндтэй, хамгийн их олон улсын харилцаа сайтай банкны хувьд бид бас шууд нэр холбогдохоос жаахан төдөлцөж пүрэв төвшин гэж иргэн дээр явж байгаа. Таны уншиж танилцсан материал дээр цаашдаа байгаа хэрвээ худалдаа хөгжлийн банк TDB групп болон тэрнээс Сэрэнбат гишүүнд 1 минут өгье. Эднээс бусдад худалдагдах юм бол нэмэлт 100 сая долларын торгуул төлнө гэсэн юм байна. За бүр ингэ яваад ирэхээр сайхан бэлэг сайд хэлсэн баг. Одоо энэ зөвөө гэж орхоноос асуусан. Тэгээ орхон зөвөө гэсэн. Тэр Путин ерөнхийлөгч Илбэг Дорж хоёрыгоо цуглуулад Ташкентд зогсоож жагаад гарын үсгийн зуруулаад ир. Тэгээд бид нар засагт оруулаад их хурлд оруулна гэсэн юм ярьсан баг. Бодит байдал ердөө энэ тогтоолын протокол. Тэгээд дээрэс нь өнөөдөр Монголын олон их орнчдын нэг Очир Батын дашбалбарын төрсөн өдөр юм байна. Ийм шийдвэр их орны төлөө шийдвэр гаргах гэж байгаа гишүүдтэй уриалмаар. Өвөг дээдсээс хүлээж авсан их орноо үр ачтаа бид үлдээнэ гэж. Ширхэг чулуутай нь, устай нь, давлгаатай нь тэрийг хэрэгжүүлээ. Яагаад ингэж вэ гэвэл Монголын дараагийн олон залуучууд Эрдэнэтийн чинь тэр 90 тинтой чиг
PhD билетийн шиг ч болох Монголын олон залуучууд гадаадад уул уургаагаар доктор мастер хийгээд Чорнбат гишүүн үг хэллээ. Даваасран